Хотын дарга гэр хорооллын дулааны асуудлыг үнэгүй тараалтаар шийдэж байна. Харин улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсэг дулааны эрчим хүчний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж гарц гаргалгаа хайж байгаа юм а. Өнөөдөр эрчим хүчний салбар 24 жилийн өмнө батлагдсан хуулиар зохицуулагддаг. Хуулийн тодорхойгүй байдлаас болоод хуулиас давсан 800 журам хэрэгжиж байгаа юм. Үүний нэг нотлохоо нь зах замбраагүй олгосон цахилгаан дулааны холболтын зөвшөөрөл гэлээ. Дулаан болон цахилгааны асуудлыг эрчим хүчний тухай хуулиар зохицуулдаг. Үүнийг цусд нь бие даасан хууль болон салгагаар анхдагч хуулийн төсөл боловсруулагдж байна. Тухайлбал айл өрхөөдийн дулааны төлбөрийг талбайн хэмжээгээр тооцож авдаг. Ингэхдээ одоо мөрдөгдөж байгаа дулааны тариф метр квадрат тутамдаа Улаанбаатар хотод 506 төгрөг байдаг. Харин 8 улс орноос санаа авч хуульд тусгахдаа хэрэгэлсэн хэмжээгээр төлдөг болох зохицуулалтыг оруулж иржээ. Тийм, ер нь бол манай тэр эрчим хүчний тухай хууль гэдэг нэг хэдхэн хуудастай хуулийн дээр одоо дулаан цахилгааны хоёулыг зохицуулж байгаа. Тэгээ ингээ харахаар дулаан хангамжийнхан нь бол ерөөсө бараг хаягдсан юм. Дулаан хангамж тал дээр ерөөсө нэг 9хэн заалт байдаг. Тэгэл бусд нь гол төлөв цахилгаан дээр ингээ явж байдаг. Тэгээд дулаан хангамжийн тал дээр ийм асуудал байна. За тэгээд манай одоо энэ дулаан хангамжийн хууль дээр ер нь одоо өнөөдрийн бодит амьдрал дээр тулгарч байгаа асуудлуудыг шийдэх маш олон зохицуултууд орж ирж байгаа. Одоогийн эрчим хүчний салбарын нөхцөл байдал ийм байгаа нь хуулийн тодорхойгүй байдал. Олон жил алдагдaltaй явж хөл аллагатай тулсан салбарыг өөдөн татахын тулд хуулиа илүү боловсронгуй болох ёстой. Дулааны эрчим хүчний анхдагч хуулийн төслийн нуруунд болсон ч сайжруулах шаардлагатай зүйлс олон байна. Зуслангууд байна тий. Зусан дээр одоо бас өөрснөө одоо аргагүй ихэнд одоо төгслийн шугам дээр трансформатор тавьчихна. Нөгөөдгөөс хүмүүс одоо авъя гэхээр авах болдгоо. Тэр чинь өнөө жашмдаа тэр хүн авах гэж байгаа тоол руу тавиал зүгээр л инженеэр авах хэвээр. Тэгтэл одоо бас их хөрөнгө мөнгөний байдаг ийм одоо замбраагүй юм бол гарч ерөөсөө нэг өснө хуйлгүй ороо юм шиг болох гэдэг шүү дээ. Тийм учраас зайлшгүй энэ цахилгааны болоод дулааны хууль бол шаардлагатай. Шинэ парламент байгуулагдсны дараа салбар бүрийн асуудлыг шийдэх 50 гаруй ажлын хэсгийг улсын хурлаас байгуулсан. Үүний нэг нь улсын хурлын гишүүн их цэцгээр ахлуулсан ажлын хэсэг. Тэдний хувьд эрчим хүчний салбарын суурь болсон хуулийн шинтгэлийг хийхээр ажиллаж байна. Дулаанаас гадна цахилгаан эрчим хүчний тухай анхдагч хууль боловсруулагдж байна. За дулаан эрчим хүчний тухай хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ гэсэн юм а.